Халахын хэцүү тоован буюу тогтхдорын тухай. Монгол улсын түүхнээ халахын хэцүү тоован хэмээн мөнхрөн алдарсан Бат очрын тогтхдор 1797 оны 9-р сарын 15-нд Сэцэн хаан аймгийн Элдэн хошууны нутаг Сангийн далай гэдэг газарт засаг ноён Бат очрын гэрүүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэрэгэм зэргийг залган хошууны ноён болсон ба 1839 онд Хэбэй ван 1859 онд Сэцэн хаан аймгийн чуулганы даргаар томилогджээ. Тоован Бээжинд шадарт яваад буцах замд 1868 оны 4-р сарын 6-нд учир битүүлэг шалтгаанаар насан эцэс болжээ. Тоован бол Алтан уургийн 35 дахь үеийн эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн авуугаа соён гэгэрүүлэгч, авиаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа. Тоовангийн гарал үүслийн талаар түүхэн баримт Сөхөөс дээд өвгөөс нь хошуу захирсан анхны хүн нь Жонон Пунцог байжээ. Монгол улс 1688 онд Манжид дагаар орсон. 1689 онд Тоовангийн дээд өвөг Пунцог хошуу захирсан ноён болж 1691 онд Жүн ван цол иргэм хүртсэн ба 1692 оноос Монгол Манжин иргэшээлд орж хуулинд нь захирагдах болжээ. Тоовангийн эх орныхоо тусгаар тогтнол ард олныхоо сайн сайхны төлөө хийсэн ажил үйлс шинтгэлийн үйл ажиллагаа нь хичнээн дэвшилтэд байсан ч Монголыг иргэшээж байсан Манжин засаг төрийн бодлогын эсрэг чиглэж байснаас ямар ч дэмжлэг авч байгаагүй. Харин ч шахалт тавчлагтай байнга тулгарч ирсэн байна. Тэрбээр домог түүхт хул дуулыг эх орондоо авч үлдсэн тухай түүх байдаг. Дорнод аймгийн халах гол сумын нутгийн зүүн зах Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хил дээр орших бэсэрхэн уулыг хул дуул гэдэг. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын хөлөн буурийн шинэ барга нар Манжин найралт төвийн 11 он буюу 1733 онд халахын Сэцэн хааны захиргаанаас гарч Манжин хар мөрөн мужид хариалагдах болсон учраас халахын Хэрлэн Барс хотын чуулганы дарга Чойжв Манжин хар мөрөн мужийн жанжин загданаар халах баргын хоорондын нутгийг зааглан хил тогтоохдоо хул дуулын баруун өмнө байдаг өмхий булагт хилийн овоо босгож хил тогтоосон байна. Үүний үр дүнд хул дуул баргын нутаг болжээ. Халахын Элдэн сүжигт ван тогтхдор хошууны нутгийн зүүн захад байдаг хул дуул инхүү баргаж шилжсэн нь ванд таалагдсангүй. Тогтхдор 1822 онд Элдэн вангийн хошууны засаг ноён болоод барга нартай ар булаг модон хашаат зэрэг газрын талаар заргалджээ. Манжин хар мөрөн мужийн жанжин хиншүү ирж уул заргыг баргын талд ашигтайгаар шийдвэрлэж халах нарыг халахын голын цаана гарч нутаглахыг цаазлан хоригдсан байна. 1847 онд тогтхдор Жүн ван цолтой Сэцэн хаан аймгийн Хэвэй тушаалд 2 дахь удаага томилогдсны дараа Сэцэн ван аймгийн чуулганы даргалд Элдэн вангийн хошууны баргатай хил залгаа орчмын газар нутгийн маргааны тухай 7 зүйлийн гомдол гаргажээ. Энэ гомдлыг таслан шийдвэрлэхээр Манжин талаас 1849 онд нэг ноён ирж шүүсэн боловч баргыг хамгаалж ван тогтхдорыг буруутгажээ. Гэвч тогтхдор ван шантарсангүй гомдлоо Манжин хаанд хүргэж айлтгахдаа миний өвөг дээдс 6 үеийн вангуудын шарлыг хул дууланд бунхалсан. Бид жил бүр хул дууланд зул хөжөөргөн дахиж явсаар 100-аад жил өнгөрчээ. Гэтэл бидний халах голын зүүн талд гаргахыг хориглосон учраас хул дууланд байгаа өвөг дээдсийнхээ бунхныг эргэж чадахгүй болов хэмээн гомдол гаргажээ. 1858 онд Манжин зарлагаар Манжин гэрийн мужийн жанжин хинлүүн ирж шалгаад тогтхдор ван өвөг дээдсийнхээ бунхныг эргэж тойрч байг. Халахын ноёдын шарлыг оршуулсан болохоор халахын нутаг байна гэд хул дуулын баруун өмнө байсан өмхий булгийн хилийн овоог нурааж хул дуулын зүүн хойно тухайн үеийн газрын нэгжээр 6 газар буюу одоогийнхоор 3 км-ийн зайтай газарт шинээр овоо босгож халахын өмхий булгийн харуулыг хулд харуул хэмээн нэрлэсэн байна. Ийхүү жанжин хинлүүний зарлагаар хул дуул халахын уул болж халах нар голынхоо зүүн талд чөлөөтэй нутаглах болжээ. Халахын голын дайны үеэр хул дуулыг Японы эзлэн түрэмгийлэгч дайснуудад 2 удаа алдаж 3 удаа буцааж авснаар манай улсын дархан хилийн уул болсон билээ. Оюуны салбарт туйрвсан Тоовангийн бүтээлээс дурдвал нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншлийг хослуулан амьдрах ухааны сургаал болгон Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал зохиолоо.
1853 онд тойрсон одоогоор бидэнд мэдэгдээд байгаа монголчуудын зохиосон эдийн засгийн ухааны анхны ном болно. Тоо Ван бол гэрийн өндөр боловсралтай хүн байснаас уйгурчин Монгол үсгийн дүрм зохиож өөрийн хошуунд байгуулсан хошуу тэнхим нэртэй төрийн сургуулийн сурах бичиг болгон хэрэглүүлж байв. Понцог Жононг хошууны анхны ноён болсноос хойш 30-аад жилд гараагүй их ахиц өөрчлөлт шинжилтийг Тоо Ван хийжээ. Манжин төрийн бурангуй бодлогод бурантагтай тэмэшиг хөтлүүлж явсан бусад ноёдоос бадрангуй үлсээрээ тод ялгарах гавайт үлсдэн бол Тоо Ван мөн. Тоо Ван хэдийгээр феодал ангийн томоохон төлөөлөгчдийн нэг байсан ч гэлээ бусад ноёдоос ялгарах олж гооцгойд цэцэн ухаантай хүн байв. Монгол ноёд Манжин татврын зэрэгцээгээр өөрсдийн алба гочуурыг нэмэгдүүлэн ард түмний амьдралыг улам хөндрүүлж байсан. Харин Тоо Ван татврын бодлогоор Манжин засгийн дарамт шахалтыг багч болов хөнгөрүүлэх арга замыг эрэлхийлж байв. Тоо Ван самбаачлан албан татврын хөрөнгөөр хошууныхаа дөрвөн жасыг том лам нарын мэдлээс гарган үйл ажиллагааг нь өргөтгөн байгуулж өөрөө удирдан өртөө улааны алба хаших, уран барилга, бурхан шүтээний зураг төсөл зохиох, ном хэвлэх, ядуучуудад авшиг хэрчиг хүртээх зэргээр эдийн засгийн шинжилэл явуулахад ашиглаж иржээ. 1859 онд Тоо Ван Тамсаг булгаас 5 өртөө газарт 21340 ам метр талбай эзлүүлсэн газарт өнгөт эрдэнэсийн чулуу шитгэн байгуулж эхэлсэн Жигва Жидчав Жанрасаг их бохирхон бүтээх ажлаа 1864 онд халахын голд өндөрлсөн. Өнгөрсөн 100-д түүний бүтээсэн соёлын түүхийн үнд дурсгалыг мэндэлсэний нь 200 жилийн хагаар сэргээсэн нь түүх соёлоо дээдэлдэг манай эрдэмтэд судлаачид, түүхчид сүцгтэн олны хамтын бүтээл өнгөрсөн 100-ны томоохон буйны үлсэд зүй ёсоор тооцогдно. Тоо Ван эх орноо эдийн засгаар хөгжүүлэн хүн ардаа соён гэгээрүүлж аж амьдралыг нь өөд татах ажлыг амьдрал үйл ажиллагааны гол зорилго болгон тавьж хошуу захирсан 46 жилд хөгжсөн хүнтэй улс хөгжилтэй байна гэсэн ойлголтоор их зүйлийг амжуулжээ. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх, цагийг үнэлэх, нэг ажил хийх талимд хэд хэдэн ажил амжуулах, ард олноо гэгээрүүлэхэд их анхаарсан. Үүний зэрэгцээ урлаг уран сайхан, спорт, шашин шүтлэг, сүсэг бишрэл, баяр наадамд хүртэл шинжилэлт өөрчлөлт оруулан спортын наадмыг үндэсний урлагийн тоглолттой ослуулан цагтаа дуу бүжиг хөгжмийн сургууль, филармон хүртэл байгуулж байсан нь Тоо Ван судалд хөгжих болсны ачаар судалгааны объект болжээ. Манжин иргэшээлийн үед байнга гардаг байсан маргаан зөрөлдөөний нэг түгээмэл хэлбэр нь газар нутгийн хил хязгаарын асуудал байлаа. Нутаг дэвсгэр хил хязгаарын маргааныг нааштайгаар шийдвэрлэх явцдаа ар булаг, мудан хашаат, хул дуул зэрэг нэр бүхий манжид алдагдсан газрыг мэргэн ухаанаар өөрийн нутагт буцааж авсан. Монгол улсын зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаарай гэсэн Тоо Вангийн аман гэрээслэл байдаг билээ.